компьютероор хийгдэж байгаа бүх юмыг хүн хийж чадах юм уу гэдгийг бас батлах хэрэгтэй болчих жоо. Сэтгэж чадхал юм бол баг амар хурдтай хийх боломжтой. Шийтгэж энийг зогсоодог ертөнцид байгаа болохоор машиныг шийтгэж чадахгүй байхгүй. Та буцаад улс оронд эмпати байх эсвэл байхгүй гэдэг өнцгөр орж ирэх гэдэг шүү дээ. Ураанстай амар гэж ярих нь зөв. Яагаад гэвэл хүмүүс хүсэж дээ шүү дээ. Урт хугацаанд энэ тоглолт ялах нь ойлгомжтой, явж байгаа зам нь ойлгомжтой болохоор одоо ер нь жаргаад байгаа мó зовоод байгаа мó. Тэр нь яах. Жаргал зовлон хоёрыг ингээд яг юу юм бэ гэдгийг ингээд бодоод үзэхэр шүү дээ. AI-тай холбоотой одоо үзэгчдэд өгсүүлж юм мессеж. Welcome to Industry Cast podcast. Зэсэмэ цанотики хоёрын хийж байгаа шинэхэн подкастын хамгийн эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд хамгийн эхний дугаарын маань зочноор Google-ийн Senior Staff Software Engineer за 16 дахь жилдээ Google-д ажиллаж байгаа. Монголоос Google-д ажилласан, ажилд орсон хамгийн анхны одоо монгол хүн Батлах оролцож байгаа. За. Баярлалаа. За. Мэдээж бас давхар Ondo-гийн co-founder. Тэгээд одоо та бүхэн маань Ondo brand дөрвөн талбайны отхон оператор гэдгээр бас мэдэх бах. За тэгээд ардаас нь Тики өөрийгөө дайрцаалаад тэгээд Батлах хугацаагаад сайн байцгаана уу? Тэргэлээ Тики байна. Тэгээд ер нь бол юу гэдэг илүү нөгөө технологи болон бизнесийн салбарт ажилладаг тийм хүн байгаа. Тэгээд бас Улмаатайгаа хамтдаа тий нэг юм подкаст эхлүүлж байгаадаа баяртай. Тэгээд хамгийн гол баяртайгаа Батлагын хажууд ингэ сууж байгаад их баяртай байна. Галт. Ваа. За баярлалаа. Урьж авсан баярлалаа. Түрүүний харилцуулсан шиг яг Google-д нэлээ олон жил ажиллаж байгаа. Тэгээд оюутан байхасаа ажилд авсан. Тэгээд яг хийдэг ажлын тухай гэх юм бол яг инженеринг хийдэг. Self code гэсэн. Тэгээд 16 70 дахь жилдээ код бичиж байгаа. Би буруу ойлгоогүй Google-д одоо level 7 инженер гэдэг бол илүү юм дэд бүтцийн төслүүд рүү одоо дэд бүтцийн хөгжүүлэлт рүү орж ажилладаг. Тэгээ яг ер нь бол жоохон том хэмжээтэй прожектоо дээр хийх одоо юу гэсэн үг level гэсэн үг. Тэгээд яг ер нь бол ихэнх IT компаниуд ер нь төстэй Америкт бол ингээд инженерингээр явж болно. Яг инженерингээр код бичээд явж болно. Эсвэл менежинг хийж болно. Менеж хийж болно. Тэгээ би болохоор нэг инженерингээр явах илүү сонирхолтой. Тийм болохоор яг инженеринг. Яг инженерингээр нөгөө нэг левел ахиулах нь хэцүү байдаг аахгүй. Тэгээ тийм болохоор яг юу гэдэг яг зөвхөн код бичээд тийш явахд бас нэлээд тийм чаленжинг болохоор хүмүүс нэг яг инженерингээр чи явж байгаа мó гэж жоохон яагаад гэдэг тийм. Монголд нөгөө яг IT компаниуд дээр нэг анзаардаг юм. Одоо ингэ junior байлаа. Тэнгүүтээ mid level гэж байгаа. Тэгээд ингэ senior гэж байгаа. Тэгээ ерөөхдөө одоо юу гэдэг нэг юм 3 level байснаа хамгийн сүүлийнхаа CTO гэдэг ч юм те. Тэнгүүт яг энэ senior дээр очсон хүмүүс ер нь бол нэлээд олон senior-тай ажиллаж үзсэн. Янз янз байгаа гэдэг. Тэгэхээр яг одоо тэр 10 level гэж ярьж байгаа. Тэрийг Монгол руу жишээ нь бол оруулвал одоо Монголд одоо таас хүмүүст ингээл тодорхой хэмжээнд дугуйцаад жишээл те ингээл IT хүмүүстэй байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр яг тэр gap-уудыг ер нь одоо тэр ялгаануудыг тэр level-үүдийг ер нь Монголд яагаад гэж бодоод байна. Одоо жишээлбэл тэнд 10 байж тэ. Тэгэхээр Монголд яагаад 3 бод. Эсвэл энд 3 байж тэнд яагаад 10 юм. Яг яг л level-үүдийн ялгаа нь бол тэгэл цалин штэ. Ер нь тий цалгирөө залуу Монгол гэж байна. Тэгээ яг 10 ухтны цалин. Тэгээд тэр компаниуд ч гэсэн хоорондоо за энэ нь энэтэй map болдог гэсэн юм. Одоо mappingтэй тэдний team level бол эдний level гэдэг. Тэр нь болохоор яг л цалингаар нь матч хийсэн байдаг. Тэгээд яг 10 хувацаа нэг яг энэ манайд ч нэг инженер гингүүт одоо бичсэн кодноос нь гэрэл асах юм уу яах юм те. Тэгээд ойлгомжгүй шүү дээ. Тэгээд 7 8 болоод ирэхээр одоо яа тийм бичсэн код одоо би шившигтэй одоо vice president яг код бичдэг нөхөр байгаа л аахгүй. Монгол ч vice president Google-ийн vice president гингүүт чинь тэгэл ихтэй нөхөр код бичдэг л нөхөр аахгүй. Тэгээд тэр нөхдүүдийн код ямар байдаг вэ гэдгийг ярихад амар хэцүү. Гэхдээ яг зүгээр map хийгээд үзэх юм бол нэг 7 гэсэн юм бол 50-аас 100 хүн менеж хийдэг. Тэгэл за нэг 8 нэг 4 бод юм.
Менеж гэж юм. Тиймэрхүү л яг менежинг хийх юм бол нэг 100 гам менеж хавцаана л гэсэн. 2021 онд нэг ярьслага хийж хахад та нөгөө инженерүүд явж байгаад менежерлөөгөө хөрөвчтгөө гэж ярьсан. Тэгэнгүүт би болж хэлэх юм бол аль болох инженер чигээрээ карьераа үргэлжлүүлээсэй гэж зөвлөдөг гэдэг чинь. Тэрний шалтгааныг та бас тайлбарлая. Яг уу нөгөө ер нь бол инженерийн сайн байгаа учраас левел ахиулж байгаа байхгүй. Гэхдээ левел ахиулангуудаа менежер болгочоор менежинг хүн менеж хийн гэдэг чинь шал өөр юу байхгүй. Шал өөр skill set байхгүй. Тэгэнгუთ чинь тэрнийг чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Тэгэхээр надад ийм талент байхад ингээд шал өөр юм хийх чинь сутгагүй. Тэгээд ерөнхийдөө Аз компаниуд бол дандаа тэгдэг. Samsung бинтер бол ингээд дээштэй технологиуд бүгдийн менежер байх хэрэгтэй байхгүй. Инженерийн high level инженерийг хийх ямарч боломжгүй байдаг. Тэгэхээр нэг уг нь тэр чинь галзуу инженер 16 жил код бичих юм бол ямар код гарах вэ те? Гэтэл 5 жил код бичүүлэнгүүтлээ менежер болгочоор дандаа л 5 жилийн туршлагатай хүмүүсийн код гарч байгаа байхгүй. Тэр нэг 20 жил код бичсэн нөхрийн код ямар код гарах вэ гэхээр шал өөр левел ямар ч тэгэнгუთ чинь Азийн компаниуд Америкийн компаниудын ялгаан тэн дээр гараад эхэлж байгаа байхгүй. 20 жил код бичсэн хүний код юм дээ. Энэ дандаа 5 жил код бичсэн л 100 дахь жилээс нөхрийг менежер болгочихж байгаа байхгүй. Тэр амар том талент чалтчихж байгаа. Тэгэхээр ер нь бол би бол тэрнийг зөв гэж боддог. Тийм яг инженерингээр би чадлагаа бол инженерингээр явсан ба. Тэгмэд хүмүүсийг одоо бас ингээд одоо Монголд жишээнүүдийг ярих юм бол ингээ хүмүүс нэлээд сайн код хичээд магадгүй те одоо тэр шеэрхолдрууд те хувьцаа эзэмшиж хичээд за тэгээ C-level боёо одоо захирлын төвчний хүмүүстэй нэлээд ортол цаг хугацаа хамт өнгөрөөсөн хүмүүс технологийн одоо инженерүүд ярьж штэ те тэр хүмүүс явж жагаад тэгээд яг уул нь код бичүүлэл тэр хүнээс илүү ашиг гарах гэдэг. Тэгсэн чинь тэр хүмүүс яг яригдчих эхэлдэг байхгүй. Ингээ би яагаад одоо алтал те ингээ senior баг явтын ингээл те би ингээ CTO болмоораа гэдэг ч юм. Тэгмүү тэр үнийг ингээ дандаа тодорхой хэмжээнд дандаа ингэж одоо урамшуул сайжруул дараагийн төвшөнд гарахгүй бол тэр хүн явах гэдэг. Тэгэнгүүт тэр хүнийг одоо CTO ч юм уу өөр юм дээр ингээ менеж хийх хүн дээр тавьчингууд нөгөө нь алдчихдаг. Нөгөө нэг чадахгүй учраас та тэр ярьж те чадахгүй учраас ингээ технологийнхоо чадварыг гаргахгүй. Инженерийн дээрээ явах тэр лидер нь байх хэрэгтэй байхгүй. Тэгэл vice president гэхдээ код бичдэг. Тэгэл CTO гэхдээ код бичдэг гэсэн чинь тэмчэнгөө ирээл код бичдэг. Тэр бол тийм байх хэрэгтэй шиг л. Энэ дугаарыг ер нь 100% AI ярих гэж бодсон. Тэгээд AI ярихдаа ер нь төрөл бүрийн асуудлуудыг хөндөй гэж бодож байгаа. За философийн асуудал те AI-ийн аюул за тэгээд нэмээд дээрэс нь карьер талаасаа яадیں те. Тэгвэл Google дээр ямар AI-ууд яригдж хийгдэж гэдэг ч юм уу те. Тэгээд миний хамгийн ихний асуудал болохоор таны ажил одоо ойрын үед юу хийж юм те. Монгол цаг сайн ирсэн гэсэн. Тэгэхээр тэрнээс өмнө юу хийж байгаа дээрөө тэрнээс AI-тай холбогдох юм юу бэ? Google-ээр сонсон. Яг хоо за AI диасхор за сургууль бол AI чиглэлээр төгссөн. Гэхдээ Google-д бол ер нь бол ихэнхдээ search infrastructure буюу search-ийн дэд бүтцс дээр нэлээх ажилласан. Тэгээд нөгөө AI яригдчих эхэлснээс хойш бол дандаа AI дээр ажиллаж байгаа. Гэхдээ дандаа AI infrastructure AI-г одоо ажиллаж байгаа infrastructure гэсэн. Тэр ихэндээ болохоор чинь ингээд AI гэлдэг гот тэр дотор чинь бас нөгөө хэмэл ойлон гэдэг нь дотроо ингээд зөндөө олон хэсгүүд байгаа байхгүй. Тэр нэг моделийг трейнинг хийх те моделийг сервинг хийх тэгээд дээр нь тэрнийг янз бүрийн аппликейшн ажиллуулах те тэгэн гот чинь энэ бүх юмнуудыг өмнө нь ганцхан хүн ингээд бүгдийг мэдчихэж болдог байсан байхгүй жижиг байх та. Гэтэл одоо чи ингээд амар том юм болчихгоо. Too big to handle. Ганцхан хүн энэ бүгдийг мэдэх боломжгүй level рүү гээд орцсон. Тэгэнгუთ трейнинг дээр ажиллаж байгаа хүн бол трейнингээ л мэднэ. Сервинг хийж байгаа хүн бол нөхөдийг нь бас сайн мэдгүй. Тэгэнгуთ тэн дээр аппликейшн хийж байгаа хүн бол яг нөгөө модель ямар юм байдгийг бас мэдгүй. Тэгээ нэг иймэрхүү нөхцөл байдал руу одоо бол ингээд ерөнхийдөө орж ирж байна. Тэгэхээр би болохоор яг тэр донтлын сервинг хэсэг баггүй. Сервинг гэхээр модельүүд бэлэн болоод гараад ирчлээ.
Хамбат гаднаас энэ модель дээр өсөлт ирээд хариу гарах хэвээр тийм гол тэрнийг бид нэр амар том скейлээр мангаараа олон модельүүдийг яаж ажиллуулах уу, яаж костыг багасгах уу, яаж амар хямдхнаар энийг хийх үү, тэгээ ямар дэвтц барих уу, энэ дээр ямар одоо чи хэрэглэх үү, тэгэл тиймэрхүү төрлөөс. Одоо бүр ингийн асуултууд руу орморлаа л да. Одоо энэ чинь нөгөө технологийн бэкграундтай ч хүмүүс үзэж байгаа, ямар ч технологийн мэдлэггүй ч хүмүүс үзэж байгаа. Тэгэнгүүт AI гэж юу юм бэ гэдэг рүү буцаад дахиж ороод буцаад таны нөгөө serving desk руу дахиад орчих гэдэг. За тийм. Яг нь ерөн зүгээр AI гэхээр ингээд ярих юм амар их үүдээ. Тийм тэр нь болохоор зүгээр ингээд яг илүү код мод ярихаас илүү энэ хүн болгонд нөгөө ингээд амар сонирхолтой сэдв байхгүй. Бүх юм руу нөгөө AI нэвтрээд эхлэнгүүт ер нь яг энэ AI чинь юу яа ингээд тиймэрхүү ярианууд бүр ингээд 10-20 жилийн өмнөөс л байнга явдаг гэсэн одоо роботууд гараад ирэхээр яах юм те. Тэгээ тэр үеэс би ингээд нэг жоохон юм нэг зөрүүд гэх юм уу нэг юм гэдэг заримдаа нэг Twitter дээр тавьчихаар хүн болохоо орж ирээд энэ стана нэг мангараа сонь штэ. Тэгээд юу хичээд байдаг нэг тэгдэг байсан. Тэгээд харин хүмүүс ер нь AI-г мэдэх ерөөсө болоогүй юм байна да гэж бодож ирсэн тохой. Тэгэхээр нэг 10 ч юм уу магадгүй 15 жилийн өмнө болохоор хүн машин хоёр бол яг адилхан те. Хүн бол жоохон муух машин. Яг адилхан гэдэг нь болохоор машин хүнтэй адилхандаа биш. Хүн бол угаасаа машин. Гэ бичгээр тэгтээ хүн чинь одоо сэтгэдэг машин ямар сэтгэх юм биш. Тэгтээ тэр машинд чинь ямар AI-д чинь сүнс байхгүй юм чинь. Тэгээд ингээд тийм бичдэг байхгүй. Дандаа тийм байх. Дандаа тийм юмнууд ирдэг байхгүй. Тэгээд би харин тэрнийг харчаад за хүмүүс ер нь AI ойлгох болоогүй юм байна да гэж бодсон. Тэгтээ тэрэн дээр би ингээд тайлбар хийхгүй болохоор хүмүүс ч угаасаа л мэдэхгүй юм байна л дээ. Тэгээ тийм болохоор ер нь зүгээр хамгийн ихнийх нь ягаад хүн машин хоёр адилхан юм. Яг хүн машин хоёр адилхан юм гэхээсээ идэвээр хүн ер нь ягаад машин юм гэдгийг ярих хэрэгтэй байхгүй. Хүн бол зүгээр муухан л машин байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө болохоор за тэрнийг ярихын тулд ингээд хүний бодож сэтгэж байгаа бүх юм чинь ингээд тархинаас гарч байгаа байхгүй. Тэр ингээд тархины тухай нэлээд ярих хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр хүний тархин дотор яг юу болж байгаа юм бэ гэхээр за нэг янз бүрийн физик үйлдэлүүд болж байгаа бах. Гэт нэг янз бүрийн нэг эсүүд нь татагдаад одоо цай булчин шүрмсэн татагдаад түлхэлцээ нэг тийм болж байгаа бах. Хоёрдугаарт нь янз бүрийн нэг химийн ургалууд явагдаж байгаа тийм. Нийлэн, сална, за тэгээ электролайз болно. Одоо нэг электрон ирээ наалдан, сална тиймэрхүү юмнууд болж байгаа. Гурав дахь нь болохоор за тэр нэг электрон нэмэгдээ тасагдаад ингэнгүүт электромагнетик үсэд таталцаа түлхэлцээд юмнууд болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурав биш үү? Гуруула амар ойлгомжтой математикийн модельтэй нөхдөд байхгүй. Математикаар энийг бүгдийг илэрхийлж болно. Энэ хаашаач гарахгүй энэ гурвал байх юм бол бид нар юуг мэдэхгүй байгаа вэ гэхээр энэ дотор ямар нэгэн тийм квантум үйлдэл болж байгаа юу гэдгийг мэдэхгүй. Энэ гурваар тайлбарлагдахгүй гурав дахь квантум үйлдэлж болно. Одоо жишээлбэл квантум танглийн энэ төр болж иж магадгүй байхгүй. Энэ талд нэг юм янгууд энэ талд нь state нь өөрчлөгдөж байдаг ч юм уу. Тэрнийг бид нар яг математикаар тайлбарлаж болно. Гэхдээ бид нар тэрнийг ингээд нэг гоё модельчлоод яаж бас чадахгүй хэсэг байхгүй юу? Сайн мэдэхгүй байсан. Хангалттай модельч чадахгүй. Хангалттай яг тэрнийг тайлбарлаж чадахгүй хэсэг байхгүй юу? Тэр тийм юм болвол өдий болтол ерөөс ажиглагдахгүй байгаа байхгүй. Тэрхэн дотор тэрний чинь өчнөөн олон жил тархийг судалж байгаа тэр дотор тийм болж явах юм бол мэдчих боломжтой. Тэгэхээр тэр байхгүй гэж үзэх юм бол эхний гурав нь бол зүгээр математик модель. Математик модель юм бол тэрнийг бид нар зүгээр програмчлалын language-аар бүр амар ойлгомжтой бичиж болно. Тэгээ бичсэн нь neural network байхгүй. Тэгэхээр neural network маань өөрөө neural network бол тархийг бүрэн илэрхийлж байгаа. Тэгэхээр хоёр машиныг ба шүү дээ. Хоёр машиныг хоорондоо яг адилхан гэж батлахын тулд яах вэ гэхээр энэ машинаар хийж байгаа үйлдэлийг энэ машин бүгдийг хийж болно. Энэ машинаар хийж байгаа үйлдэлийг энэ машин бүгдийг хийж болно гэж баталчих юм бол энэ хоёр яг адилхан зүйл байхгүй. Тэгэхээр чин бид нэр сайн нэгтлийг баталчлаа шүү дээ. Одоо жишээлхэд neural network бол хүний тархинаас илүү юм байна. Хүний тархины хийж байгаа саяны 3 үйлдэлийг бүгдийг neural network чадна. Тэгэх юм бол за хүн бол машин юм байна. Нөгөө талаас
тарих одоо neural network чинь бүх нөгөө нэг одоо юу гэдэг neural network одоо юу гэж тайлбарлах нөгөө тал руу бас хэлмээр байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь бид нар машин гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр машины хийж байгаа юмыг хүн neural network-оор бүгдийг хийж чадах юм уу? Одоо нэг тал нь тарих бааш нөгөө тал нь одоо компьютер байхгүй. Компьютероор хийгдэж байгаа бүх юмыг хүн хийж чадах юм уу гэдгийг бас батлах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь машин гэдэг чинь болохоор машины модель нь бол ерөөсөө нөгөө Turing машин байхгүй. Turing машин л ерөөсөө бид нар одоо хэрэгжилж байгаа. Turing гэж нөхөр нэг ийм байвал болчих юм шиг байна гэж тавьсан. Тэрнийг нь John von Neumann шүү дээ. Тэгээд дараа нь мань хүн болохоор за limited memoryтэй байх юм бол ингээд энэ бол Turing машиныг ингээд тавьчвал хэрэглэхэд их амархан болж гин гэдэг ингээд дизайн хийсэн. Тэгэл тэр одоо олтол явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр Turing машинаар бид нар бол хийж чадах бүх юмыг энэ neural network-оор хийж чадах уу гэдэг юм болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь баталсан, математикаар батлагдсан. Тэр нь яг paper нь байж байгаа. Тэгэн гут чинь юу вэ гэхээр энэ хоёр чинь зүгээр яг адилхан зүйл байхгүй юу. Машины хийдэг бүх юмыг хүн хийж чадна. Хүний хийдэг бүх юм машин хийж чадна. Машины хийж байгаа бүх юмыг Turing машинаар хийж байгаа бүх юмыг neural network хийж чадна. Neural network-оор хийгдэж байгаа гэдэг чинь хүний тархинд хийгдэж байгаа зүйл гэсэн үг. Хүний тархинд хийгдэж байгаа зүйл бүх зүйлийг Turing машин хийж чадна. Тэгээ энэ хоёрын гिचингүүт хүн машин хоёр яг адилхан зүйл байхгүй. Анханасаа тэгэхээр бид нэр AI байсан юм уу? Complexity-гийн хувьд ялгаатай л болохоос ш. Тийм. Зүгээр зорилго нь өөр. Бид нар одоо тэгэн гут яагаад зорилго ярьж байгаа. Энэ хоёр машин яагаад хоорондоо өөр юм те? Тийм яагаад өөр. Тийм гэдэг юм ярих хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо тэрний дараа ингэн гут нөгөө сүнс тийм ярихаар амар инээдтэй зүйл болоо өрчиж байгаа байхгүй. Тийм анханасаа энэ хоёр чинь машин юм байна. Энэ хоёр машин ингээд адилхан юм байна. That's it. Тэгчих юм бол нөгөө сэтгэл мэтгэл яадаг ямар юм ярингууд надад чинь Turing машинаар хийж болдог зүйл байхгүй юу? Turing машин дээр ийм надад чи хүн чадна яг гэвэл юм. Тэгэхээр одоо бол дахиад нөгөө сэтгэл мэтгэл энтергээ тийм ярингууд шал өөр юм байх хэвээр. Энэ сэтгэл гэж юм эсвэл хайр гэж юм нөгөө нэг сүнс гэж юм чинь бид нар алгоритмыг яаж бичих вэ? Neural network дээр яаж define хийх вэ гэдэг асуудал болохоос тэр чинь угсаал машин хийж байгаа үйлдэл юм чинь дахиад нэг машин хийж чадах байхгүй. Тэгэхээр бид нар бол химэл оюун гэдэг бол зүгээр л яг хүнтэй яг адилхан зүйл гэдгийг бол амар гэж ойлгох биш. Хүн бол угаасаа машин гэдгээд болцохоор бүх юм амар амархан болчихно. Тэнгуут одоо жишээлбэл за хүн өөрөө машин юм байна. Тэгэхээр за яагаад хүн машин хоёр өөр байгааг бас ярих хэрэгтэй. Яг бүр ингэж бүр суурийг мэдээж ингээд за хүн машин хоёр юугаараа өөр юм гингүүт чинь нэг нь сэтгэж байгаа юм чинь яадаг нэг нь юу өнтрий тийм ярих юм бол ингээд ямар ч дискшн болохгүй. Тэр тийм юм ярих юм бол тэгээ зогсох хэрэгтэй за бас ойлголцохгүй. Тийм хизээч ойлголцохгүй. Мачиг шүү дээ. Тийм тэгэхээр одоо бид нар бүр ингээд доороос нэхлэх хэрэгтэй байхгүй юу? Яг л саяных шиг бүр доороос нэхлээ хүн машин хоёр яагаад өөр юм бэ? Энэ дээр болохоор ингээд бүр ингээд яг суурийг нь бодоод зөв энэ хоёр яг адилхан тий. Тэгэхдээ яг юу өөр вэ? Хүн машин хоёр юу өөр вэ? Одоо жишээлбэл робот бид нартай хамт амьдруул яах вэ? Тий. Тэгвэл энэ хоёрыг яг адилхан хүн шиг байлгаж болох уу? Байлгаж болохгүй юу гэдэг асуулт гараад ирж байгаа байхгүй. Тэнгуут чи тэр чинь орлоо орно орохгүй. Тэр бол ерөөсөө сонирн биш асуудал. Тэр бол зүгээр fundamentally бүр ингээд суураараа юу өөр юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нарыг зохицуулж байгаа одоо бидний энэ нийгэмд роботыг оруулж ирэх гэдэг шүү дээ тийм. Тэнгуут энэ нийгэмд таарах уу таарахгүй юу? Юун таарах уу гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр бидний амьдарч байгаа нийгэм чинь ерөөсөө юун дээр тогтд юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр бидний амьдарч байгаа нийгмийг яах гэхээр тархины тухай ярангууд миний тарих жишээлхэд байна шүү дээ тийм. Хизээч гэрэл хараагүй байхгүй. Хизээч та хоёрыг хараагүй. Та хоёрт хурцж үзээгүй. Тас харанхуй газар суучаад гаднаас орж ирсэн сигналуудыг сонсоод энд нэг ийм хүн байна гэж бодож байгаа болохоос ш нөхөр хизээч гэрэл хараагүй. Тас харанхуй өрөөнд ингэ байж байгаа юм баггүй. Тэгэл тас харанхуй өрөөнд ингэ нэг цаасан дээр бахан тоонууд ирэл тэрнийг хараад байж байгаа. Хизээч гарч үзээгүй нөхөр. Тэгэхээр чин амар тийм нөхөр баггүй. Тэгэхээр тэр тарихынд бид нар юу бодож байгааг нь хинч мэддэггүй.
Одоо миний тарих юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Яг тэгвэл би худлаа хэлчих болно. Би ингэж бодож байна гэж хэлчих болно. Тэгэд энд access байдгүй, гаднаас нь access байдгүй байхгүй. Тийм учраас амар аюултай тийм нэвтэрч чадахгүй. Тийм учраас тэр хүний юу бодохыг бид нар зааж чаддгүй. Чистэ амар ингээд зөв байна шүү, хууль сахих ёстой шүү, ингээд ингийн бол зөв шүү. Юу ч яриад ямар ч нэмэр байхгүй. Тэр нөхөр өөрийнхөө бодоол худлаа хэлж болно, яаж болно. Тэрнийг бид нар гаднаас нь хараад энэ инста муухай бодож байна гэж юусээ мэддэггүй байхгүй. Тэр бодлол түүний л бодол. Тийм, тэр бодлол түүний л бодол тийм. Тэгэхээр тэр чинь өөрөө манай нийгмийн нэг юм суур хамгийн чухал юм болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм машинууд байна. За тийм машинууд байгаа. Бид нар юу бодож байгааг нь контрол хийж чадахгүй машинууд. Тэгвэл одоо яаж контрол хийх үү гэдэг юм гараад ирж байгаа байхгүй. Ерөөсөө хүнийг контрол хийх ганцхан арга нь бидний одоогийн энэ нэг нийгмийн бүр хамгийн суур юм нь юу вэ гэхээр залхаан цэрлүүлэх байхгүй. Ерөөсөө бүх бидний нийгэм юун дээр тогтож байгаа вэ гэхээр залхаан цэрлүүлэх дээр л тогтож байгаа. Гэдэг нь болохоор буруу юм хийх юм болж байгаа. Ари чин тайр шүү. Толгой өгч огтлоо шүү. Шийтгэл. Тий, чам чиний эрхчлөөг чи аасан шүү гэдэг юмар л ерөөсөө явж ирсэн. Тэрнээс биш өөрөөр тэр тархийг контрол хийх ямар ч арга байхгүй. Тэгэн гут чинь манай нийгэм юун дээр тогтож байгаа вэ гэхээр ерөөсөө л шийтгэл дээр тогтож байгаа. Тэр шийтгэл бид нарыг зөв байлгаж байгаа. Зөв л байхгүй. Нөгөө нэг өөр философи асуудал авчих шиг байна. Тэр нөгөө нэг ингэдэг штэ. Би нөгөө өөрөөр байхад үнцэн үл сайд болж ийн гэдэг шиг тийм. Тэгэхээр тэр ерөөсөө суурин заяа. За тэр манай нийгэм юм байг заяа. Одоо энэ дээр нөгөө робот орж ирэх гэдэг шүү дээ. Робот тэд яагаад шийтгэж болоод байгаа юм гэдэг асуудал. Хоёр дахь асуудал. Түр яагаад шийтгэж болоод байгаа хүнийг тий? Мэдрэмж чинь яагаад хийж болж байна тий? Ерөөсөө яагаад шийтгэж болоод байгаа вэ гэхээр бид нар адилхан ДНХ-тэй учраас болж байгаа байхгүй. Яагаад гэвэл бүгд эрхчлөлөө асуулахаас айдаг тий? Тийм шүү дээ. Бүгд зодуулахаас айдаг. Бүгд тийм нэг адилхан пэйнийг мэдэрдэг байхгүй. Тийм учраас шийтгэж болж байгаа. Ингээд хоёр кондишн ороод ирж байгаа. Нэг нь болохоор би контрол хийж чадахгүй, хоёр дахь нь шийтгэж болдог машин байхгүй. Ийм л машин. Гэтэл бидний нөгөө бүтээх гээд байгаа робот чинь нэгдүгээрт шийтгэж болохгүй. Шийтгэж чадахгүй. Гарын таараа ийцэн гэл ингээд байж байгаа заяа. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ бүх робот хоорондоо өөр. Тэр шийтгэж чадахгүй байгаа гол шалтгаан нь бүх робот хоорондоо өөр. Яаж бүтээж болно? Бүгдийг яг адилхан бүтээх юм бол магадгүй шийтгэж болно. Тэрний нэг айдсыг нь олоод захирч болно. Гэхдээ тийм амтан биш байхгүй. Тийм учраас энэ хамгийн том суурь өөр юм. Тэгэхээр манай нийгэмд амьдрч чадахгүй. Бид нар шийтгэж чадахгүй учраас. Тэгэхээр энийг яаж контролдох ёстой вэ гэхээр урдчилж контролдох ёсоор аргагүй. Яг л буруу юм хийснийхэн дараа шийдэж чадахгүй нь шүү дээ. Тэгэхээр буруу юм хийхээс эзэж айхгүй байхгүй. Тэгэхээр энийг яаж болох вэ гэхээр урдчлаад энийг тогтоох ёстой. Урдчлаад юу бодохыг нь харин бид нэр контролдож чадна. Хүнийхийг бол болохгүйсэн ч тасархур нөхөнд сууж байгаа. Бодол нь өөр. Роботыг бол бид нэр харин юу хийж чадахыг нь access хийж чадна. Тэгэхээр өгөгдлөөр нь. Тийм. Тэгэн гут тийм анханасаа өгөгдөл дээр нь ажиллаж болно. Эсвэл яг бүх юу бодож байгааг бид нар харж болно тийм. Тэгэхээр тэгээд эхлэнгүүт нөхөр дээр бид нар адилхан яг нийгмийг, адилхан хуулийг, адилхан юмыг хэрэглэж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ хоёр чинь хамт амьдрий гэх юм бол энэнд зориулсан дахиад нэг өөр нийгэм хэрэгтэй шүү дээ. Дахиад нэг нийгэм, дахиад нэг юм бид нар хизээч байгуулж байгаагүй юм байгуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр хамтарч байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр ингээ робот орж ирээд тэгээ хүн робот хоёр хамтад саяны хоёр шалтгаанаас болоод болохгүй. AI гэдэг хүн робот хоёр одоо машин хоёр робот хоёр хоёулаа машин. Нэг нь л болохоор access хийж болтгүй юу бодохыг нь зааж 100% зааж өгөх боломжгүй. За мэдээж кондишн хийгээл те. Одоо хүйтэн газар байлгахсаар байгаа л одоо юу гэдэг дарж байгаа тухай бодуулж болно шүү дээ жишээлх юм бол. Гэхдээ 100% юу бодохыг нь зааж өгч чадахгүй. Тэгсэн хэрнээ шийтгэж болдог робот. Нөгөөх нь болохоор шийтгэж болохгүй хэрнээ юу бодохыг нь зааж өгч болдог робот. Аль аль нь машин. Хоёулаа л машин. Reversed те. Одоо тэгээд яхаа бүр ингээд айгүй гүн орчлоо л доо. Тэгэнгүүт дахиад гүн биш. Хамгийн энгийн юмнаас эхэлж байгаа байхгүй. Гэхдээ ингээд тэндээс эхлэхгүй болохоор бид нар ингээд
өнгөц юм ярихаар дандаа буруу болцдог. Тэр өнгөц юм дээр нэг discussion ингээд амар утгагүй юм дээр очиод зогсчдаг байхгүй. Тийм учраас доороос нь ярихаар бид нар ингээд дээшээ явхад амар амархан байна. Робот хайрлж чадах юм уу? Наа чи яг юм одоо тийм асуулт амар утгагүй болчихж байгаа. Тийм. Тэг яг зүгээр нэг сонирхолтой юм байна. Одоо жишээ нь ингээд одоо тэр том компани те одоо ингээд level 7 дээр байдаг хүн ингээд байж байна. Тэгэнгүүт таныг бас тодорхой хэмжээнд ийм одоо гайхшруулсан ийм одоо химловыг ашигласан ийм project ч юм уу тийм юм юу байна. Одоо бид нар бол жишээ нь ингээд одоо энгийн хүмүүс ер нь бол өдөр болгондоо л AI-т ямар нэгэн байдлаар л харилцаж шүү дээ. Одоо сүүлдээ ингээд октодын хамгийн сайн найз залуу ChatGPT болсон баг чи тий. Тэгээ би ингээд өдөржингөө чатлаа гэх шиг тий. Тэнгүүд угаасаа тэр эр хүн тий ингээд чадахгүй байгаа байхгүй. Тэр хүн бүтэн full attention өгч чадахгүй тий. Одоо өдөржингөө тэр хүн хамт байж чадахгүй. Тэсэн чинь нэг охин ингээд байж ах чинь. Эсвэл тэнцээ нэг graphic designer тий. Canva дээр ч юм уу одоо ингээд Figma дээр ингээд AI юм зурулдаг болсон ингээд зургаач гаргаж ингээд бүгдийг гаргаж чинь тий. Энэ бол зүгээр энгийн хүмүүсийн дундах одоо хэрэглээ байгаа тий. Тэгэхээр магадгүй таны хувьд яг одоо өдөө студийг хүрсэн энэ скил ур чадвартай таныг магадгүй шок болгосон team AI юу байна вэ? За харин тэрэн дээр одоо юу нэрлэх юм бол доо. За яг одоо жишээлхэд ингээд зөвхөн language model те одоо бид нар чинь large language model гэдэг юм байна шүү дээ. Зөвхөн энэ хэлний ингээд хэсгийг нь л хийчихэж байгаа байхгүй юу? Одоо хэл сурж байгаа юм шиг гэх юм уу? Одоо ингээд зөвхөн хүний хэлээр юм нэг ажилтдаг юм хийчлээ. Гэхдээ тэн дээр би болохоор ингээд нөхрийг бодуулах гад ч юм уу, хайрлуулах гад ч юм уу, асуултанд мундаг хариулуулах гад хийгээгүй. Зүгээр л ингээд хүний хэлийг хараад чи нэг текстүүд өнгөт чи нэг юу сурч чадхаар байна нэг үзээч хөшөө гэдгсэн чинь нөхөр нэг модель болоод хувирчиж байгаа байхгүй тэгж. Гэтэл тэрнийгээ бид нар ингээд за нэг юм нэг хэлний юм яатсан юм чинь ингээд нэг юм өгөнгүүт тэрнтэй нэг төстэй юмнууд ингээ гаргаж ирээд байдаг тий хүний хэлтэй мангар төстэй нэг тийм юмнууд гаргаж ирээд байдаг модель хийчлээ гэж бодоод асуулт асуусан чинь нөхөр яг үнэхээр бодоод байгаа юм шиг яа ингээ нөгөө бид нар нөгөө машин сэтгэж чадахгүй штэ гэсэн чинь хариултыг харсан чинь юу вэ чи нөгөө language model чинь юу лээ гэд ингээд яг тийм шоконд орж исэн тий тэгэн гут чинь тэгчээ бодоод ангууд чинь за хүн чинь угаасаа машин юм чинь бид нар ч гэсэн сэтгэхэд байгаа бол биш юм байна. Бид нар ч гэсэн зүгээр л компьютер хийгээл хариу гаргаад байгаа. Тэр ингээ харангуут сэтгэж байгаа юм шиг харагдаад байгаа. Хайрлаж байгаа юм шиг харагдаад байгаа тий тэрнээс биш бид нэр угаасаа тэр сэтгэж ийн өдргээ бодоод өстэй шог юм бодоод ээжтэй л гэж бодож байгаа. Энэ зүгээр компьютер хийгээл гарч байгаа юм. Энэ л гэхдээ математик утгаараа зөвтэй буцаагаад нэг дахиад нэг философи асуудал нэмэх гээд шүү дээ. Юу ч original биш гэдэг. Одоо бүгэгдэл өгөгдөл дээр өгөгдөлтэй суурилаад. Гэхдээ яг randomness бас байгаа. Одоо жишээлхэд тэр language model-оос гарч байгаа юм дотор ба шүү дээ. Хизээч харж байгаагүй юм ач нөхөр ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бол тий өгөгдөл биш гэх юм уу эсвэл ямар нэгэн юмнууд явж байгаад random жоохон нэмэгдэж явж байгаа шинэ юм ингээ гараад ирж байгаа ч юм уу те. Тэгэл тиймэрхүү юм байгаа байхгүй. Тэрнээс тэнд бол тэр сэтгэн энтер гээл бид нар тусад нь авч үзээл одоо те сэтгэхгүй нэг ажил хийх сэтгэж ажил хийх өөр мөр no they're just same. Тэгээд бас нэг юу гэдэг энэс жоохон хазаагаад юм асуухад одоо ер нь бол магадгүй таныг ингээд хүмүүс ингээд YouTube дээрээс ингээд ухаж байгаад харж байгаа те. Тэгэнгүүт инженерүүд айгүй хүзэж магадгүй. Яг код өчтдөг те. Хард код өчтдөг ингээд урагш front back end service те ингээд Тэгвэл ер нь бол хүн яг яаж ялангуяа инженер хүн кодер хүн яаж ер нь тэр кодын салбартаа сайжирд юм бэ? Машингийн асуул. За хацчихдээ шүү дээ нэг лап гэдэг. Яг код бичих чинь өөрөө яг код бичхээсээ гадна яаж нэг ингээл communication те яаж энийг чирээд явах уу тэгэл зөндөө юмнаас амар олон юмнаас хамаарна. Гэхдээ яг тэр дунд тэгэл гүрийгээл суугаал нойргүй хоноол те тэр л баг ингээл ерөнхийдөө хамгийн core skill байгаа байхгүй. Тэгээ яг тиймэрхүү юм хариулах байх. Тэгвэл би болохоор сүүлийн үед за нэг 2 сарын өмнөөс эхлээл нэг модельүүд ингээд 2 сарын өмнө байсан модель одоогийн модель хоёрын хооронд ингээд бүр ингээд
амар хурдтай өөрчлөгдөж байгаа. А энэ хурдтай өөрчлөлтөөс ингээд ийм байхад чаддгүй байсан юмнууд ийм байхад чаддаг болоод байгаа. А тэгээд тэрнийг код бичихэд амар их ашиглаж байгаа. Одоо vibe coding гэж бас сонсон баг тий. Vibe coding гэхээр өөрөө код бичихгүй. Гэхдээ ингээл за нэг ийм нэг юм ингэчвэл зүгээр юм уу гэл ингээл яриад AI-аар л код бичүүлээд байгаа байхгүй. А тэгээ би сая ерөнхийдөө за ер нь одоо тиймэрхүү чиглэл рүү бүх юм явчихж байгаа болохоор бүр ингээд өөрөө бүр ганц ч line код өөрөө бичлэхгүйгээр бүгдийг нээр бичүүлж үзье гэдэг үзсэн байхгүй. За. Тэгээд ер нь тэгж ажиллая. Одооноос эхлээд ер нь ажиллах арга барилаа сольчий гэдэг. Тэгээд яг хөө тэгж солихын тулд ингээд шууд солингууд ингээд тачаачи юм гараад за энэ их бүтэхгүй нэ гэдэг ингээд хайчмаар санагдаж байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Тэгэн гут за энийг тэгвэл ийм юм бол энийг яаж ашиглавал арай зөв ашиглах вүлээ гэдэг ингээд янз бүрээр туршаад үзээд ангууд ерөнхийдөө миний хийх ёстой юм бол ерөөсөө дизайн юм байна. Дизайна амар зөв хийх юм бол нөхөр зүгээрстэй тачигтал бичиж байгаа байхгүй. Яг үнэ. Өгдөөс авахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр дизайныг л хийчих юм бол одоо жишээлбэл би нэг өдөрт суугаад бичих зав 1500 line code. Тэрнээс илүү гарахгүй шүү дээ. Бүр ингээд physically тэр чинь ингээд боломжгүй байгаа байхгүй. Ядраа. Тий. Тэгэн гут чинь би сая нэг weekend дээр 2 хоног түрүү нэг ингээл тест хийж үзэж байхдаа нэг гэртээстэй нэг өөрийнхөө нэг project-ыг нэг weekend дээр суужгаад яг ийм аргаар ингэж хийж үзье гэд бичсэн чинь 2 хоногийн дотор 20,000 line code бичиж байгаа. Одоо эндээс нэг ийм үг бол фраш. Google-ийн senior staff software engineer өөрөө код бичдэггүй болох гэж ирээдүйд тийм. Ер нь бол ерөнхийдөө дизайн хийн л гэсэн. Тэнгуут чинь тэгээд сонсоод аваарай. Өөрөө ингээд нөгөө нэг за энэ ингээд гэх нөгөө кодо бичих цаг өөрөө ингээд амар сейв болчингууд би бүх цагаа 2 хоног зөвхөн дизайн хийхэд зарцуулангууд амар өндөр quality код гард юм билээ. Тэнгуут чинь за ер нь бол би жилийн дараа шал өөр юм хийж явах юм байна гэж надад харагдсан.